байцгаана уу? Дэлхийн өнцөг болон бүрц байгаа монголчуудаа зориулан шинжилгээний танин мэдхүйг их хэлээрээ хүрэхээр зорьдог галуу шоу нэвтрүүлгийн маань бэлгүүний дугаар эхэлж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн нэг хоёр төрлийн айгуу сонирхолтой мэдээ уншлаа. За нэг нь бол яг өмнө хэлэх жоохон пессимист мэдээ гэх юм уу да. Жоохон тийм монголчууд нөгөө нэг муу ёрлно гэж ярьдаг штэ тийм муу ёрлсон байж магадгүй гэхээр тийм мэдээ байлаа. Нөгөөх нь бол яг эсрэг нь оптимист гэж болохоор ийм хоёр мэдээ байлаа. Тэгэхээр ямар нэгэн спектр хоёр төөл дээр очсон тий. Нэг нь ингээд хамгийн пессимист, нөгөөх нь оптимизм дээр очсон ийм хоёр мэдээ. Тэгэхээр одоо муугаас нь эхлэхгүй, сайнаас нь эхлэхгүй. За муугаас нь эхэлж ярих юм бол юм. Юу гэхээр бид нар мэдэн шүү дээ 80 жилийн өмнө дэлхийн 2 дугаар дайнд дууссан тийм үү. За одоо нарийн ярих юм бол 81 жил өнгөрчлөө л дээ тий. Яг 81 жил өнгөрөхөд хэдхэн сар дутуулын 4 сар дутуу юм уу. Тэгэхээр 80 жилийн өмнө дэлхийн 2 дугаар дайнд дууссан. За ингээд дэлхийн 2 дугаар дайнд дууссаны дараа дэлхийн өөрөө ямар байдал руу шилжсэн бэ гэхээр бид нар дэлхийн 2 дугаар дайнд дуусахад одоо юу юутаа дууссан бэ гэж асууж байгаатай адилхан байхгүй. Тэр нь юу вэ гэхээр технологийн хувьд хүн төрөлхтөн цөмийн бөмбөг гэдэг зүйлийг бүтээгээд дууссан тий. Цөмийн бөмбөг гэдэг зүйлийг бүтээгээд дууссан. За энэ нэг өнөөдөр бол өв олноор устгах зэвсэг гэж нэрлэдэг. Ерөөсөө хомроглон устгаж байгаа шүү дээ. Нэг удаа Хирошимын Нагасаки дээр хайсан цөмийн бөмбөгүүд бол нэг удаагийн тесрэлтээр дор хаяж 20 мянган хүнийг цааш нь харуулсан байгаа тийм үү. За түүнээс хойш үр дагаврууд нь хэдэн 100 мянгаар яригддаг. Ийм аимшигтай зэвсгийг хүндрэлтэн зохион бүтээсэн. За энэ зэвсгийг зохион бүтээсэн нь өөрөө дэлхийд даяарх судлаач нар за эрдэмтэн хүмүүсийн одоо санааг чилээж эхэлсэн байна. За ямар сандаа Эйнштейн бол 2 дугаар дайны дараагаас эхлүүлээл одоо нөгөө дэлхийн засгийн газар гэж байгуулъя, инх тайвны хөдөлгөөнийг эхлүүлье тий. Ерөөсөө энэ цөмийн зэвсгийг байхгүй болгоё. Цөмийн технологиг бид нар инх тайван болон хүний одоо нөгөө нэг юм сайн сайхны төлөө ашиглая гэдэг юм маш том хөдөлгөөнүүдийг хийж исэн. За бүр нөгөө Эйнштейн, Бертранд Рассел хоёр бол дэлхийн засгийн газар зохион ингээд байгуулчихэ тий. Энэ маань ингээд дэлхийд дээрх энэ олон улсын төвчний асуудлуудыг шийддэг ийм зүйлүүдийг дэлхийд дээрх бүх улсын одоо улс орны хамт улсын хүмүүс одоо нэг засгийн газрын төлөөллүүд маань нийлээд одоо сонголтоор юу гэдэг вэ сонгуулаар гаргаж ивэ гэдэг ийм зүйлүүдийг ярьдаг байсан ба. За үүн донд нэг том одоо хөдөлгөөн болсон нь юу вэ гэхээр дэлхийд дээрх бүх атомын шинжилгээ ухаан, атомын болон цөмийн шинжилгээ ухааны эрдэмтэд нийлээд буллетин байгуулсан. За буллетин гэдэг чинь монголоор одоо борд гэх юм. Борд нөөрэ гадаад үг байх юм тий. Нийгэмлэг гэх юм уу? Нийгэмлэг байгуулсан. За 1947 оны ерөөсөө дайн дууснаас 2 дахь жилийн дараа гэсэн үг. За нэг гэсэн хүүтэн дайны эхэлж явах үед гэсэн үг шүү дээ. За эдгээр хүмүүс маань ийм одоо дэлхийн цөмийн атомын шинжилгээ ухаанчдын буллетин гэж байгуулад за зорилго нь юу байсан бэ гэхээр ерөөсөө хүн төрөлхтөн ямар нэгэн глобал хэмжээг хамарсан нэг өсөндөө дэлхийг бүхэлд нь ингээд хамарцсан ийм аюуллын ирмэг дээр хэр ойрхон байгаа вэ гэдгийг судлах зорилготой. За ингэж судалснараа биднэрт дохио өгөх зорилготой. Нэг өсөндөө дохио гэдэг нь сигнал буюу awareness үүсгэх зорилготой тий. Тинчээ нэг ийм зүйл болох гэдэг шүү манайхан энийг хэдүүлээ анхаарна шүү гэдэг ийм мессежийг өгөх зорилготой ийм буллетиныг байгуулсан байдаг. За ингэж байгуулад үүнийхэн символ болгож одоо метафор символ гэхгүй символ болгож ямар ойлголтыг оруулж ирсэн бэ гэхээр doomsday clock гэдэг юмыг оруулж ирсэн байна. За doomsday clock-ыг шууд орчуулах юм бол одоо мөхлийн цаг гэх юм уу да тий. Мөхлийн цаг гэдэг зүйлийг оруулж ирсэн. За энэ цаг нь юуг илэрхийлдэг вэ гэхээр шүн дунд гэдэг юм 12 цаг тий шүн дунд болохоос хэдэн минут секунд цагийн өмнө бид нар байгаа вэ гэдэг илэрхийлдэг. За шүн дунд болох үед энэ нь өөрөө юуг илэрхийлэх вэ гэхээр ерөөсөө дэлхий дээр хүн төрөлхтнийг бүгд нь хамарсан глобал түвшний юм катастроф аюул нүүрлэлээ гэдгийг илтгэнэ гэдэг. За ингээд ойр тутсан энэ зүйл юуг илэрхийлж байгаа вэ гэхээр ерөөсөө бид нар энэ хүн төрөлхтөн глобал түвшний катастрофт ороход маш ойрхон байх шүү манайхан тий. Бид нар ийшээ ингээд орж болохгүй шүү. Ямар нэгэн хэдүүлээ олон улс даяараа хоорондоо ярьж тохиролцоод хилэлцээрт хүрээд арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа гэдгийг ингээд сануулдаг гэсэн. Ийм одоо ойлголтыг бий болгосон байдаг. За ингээд жил болгон энэ doomsday clock-ийн эрдэмтэд маань цуглан за янз бүрийн Нобелийн шагналтай эрдэмтэд олон улсын судлаач нар янз янзын хүмүүс цуглаад хурал зохион байгуулсан. За хурал нь бол өөрсдөө хурална гэсэн үг шүү дээ. Хуралдаад дэлхийд дээр одоо өнгөрсөн жил ийм зүйлүүд боллоо. Ийм зүйлүүд болсны
болсон байна. Ийм сайн зүйл боллоо тий. Ийм муу зүйл бодлоо. Ийм технологийн дэвшил гарлаа. Ийм зэрэг зэвсэглийн дэвшил гарлаа гэдэг ч юм уу. Ийм одоо бүс нутгийн маргаанууд боллоо гэдэг ч юм. Эдгээр зүйлүүдийг ярилцсны дараа тухайн doomsday clock-ыг хөдлөгдөг байгаа. За ингэж хөдлөгдөг. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт яасан бэ гэхээр бид нар doomsday clock-ыг шүн дунд руу одоо дөхүүлж байгаа гэсэн үг. Тэ шүн дунд болоход дөхүүлж байгаа гэсэн. Ингэж дөхүүлснээр хэр ойрхон дөхүүлсэн бэ гэхээр одоо ингээд мөхлийн цаг дээр бол шүн дунд болоход 85 секунд дутуу гэсэн. 85 секунд гэдэг чинь юу юм бэ? 1 минут 25 секунд юм уу те? Бүр ингээд нэг минутын зүүн цагийг заадаг зүүнийхээ яг хажууханд ирсэн байна гэсэн үг шүү дээ те. Ийм ойрхон болгосон. Ийм харамсалтай одоо гонхтой ч юм уу муу мэдээний үйл явдал болсон байна. За энэ нь өөрөө юу гэдэрхий яагаад ингэж одоо 85 секунд урагшлуулсан бэ гэдэг шалтгаан хэрэгтэй тийм үү бидэртэй энэ чигээр зүв зүгээр байж байгаа л тэр урагшлуулчаагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр ерөөсөн өнгөрсөн жил дэлхийд даяар гарсан одоо технологийн болон олон улсын юм юмнууд үйл ажиллагаануудыг авч үзэх юм бол ерөнхийдөө том корпорацийн тоглолтууд болон янз янзын одоо хамтын ажиллагаанууд байгаа тийм олон улсын түвшний хамтын ажиллагаанууд байгаа. За эдгээр хамтын ажиллагаанууд маань өөрөө нуралтанд орж байна. Дэлхийн улсууд маань хамтын ажиллагаанаас татгалзаж эхэлж байна. За хувь хувиа хөөж эхэлж байна гэсэн үг шүү дээ нэгсэндөө тийм хамтын ажиллагаа ингээд байхгүй болж эхэлж байна. Ийм харамсалтай зүйл бодлоо. За үүн дээрээс нэмээд энэ маань өөрөө цөмийн аюулыг дагуулж байна. Цөмийн аюул гэдэг маань ерөөсөө цөмийн дайн болох аюул тийм. Энэ doomsday clock гэдэг маань өөрөө анхнаасаа энэ цөмийн аюулаа сэргийлж бий болсон байхгүй. Тэгэхээр энэ цөмийн аюулыг дагуулж байна. Цөмийн дайн болох эрсдлийг дагууллаа. За ингээд нэмээд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал. Уур амьсгалын өөрчлөлтийг бид нар ингээд сонгож үзлээ. Мөн биологийн дайны асуудал гэдэг асуудлууд одоо бий болж эхэлсэн байна. Тэгэхээр биологийн дайны асуудлыг оруулсан. За биологийн дайн гэдэг нь ковид энтер биш шүү манайхан. Ковид бол биологийн дайн биш. Тэрийг биологийн дайн гэж баталж байгаа хүмүүс бол өөрсдийнх нь пейперийг тэг өөр бусад эрдэмтэд одоо тэр судалгааны байгууллагаар нь яалгуулах хэрэгтэй, шалгуулах хэрэгтэй. Тэг ийм ямар нэгэн эрдэм шинжилгээний ажил байхгүй. Энэ бол зүгээр л Холливуудын кинонд дэр гардаг хөөрөгдөл тийм үү. Гэхдээ өөр бодит биологийн дайны асуудлууд бол энэ чинь өрүүлж яригдчихийдэг. За нэмээд AI гэдэг зүйл байна. AI гэдэг зүйл маань орж ирснээрээ ерөөсөө одоо нэг хиймэл оюухан үсэл Терминатор гэдэг кино ч юм уу Matrix гэдэг кинонд гардаг шиг хүндрэлтний эзлэх гээд байгаа юм биш. Энд юу болж байгаа гэхээр AI маань өөрөө худал хуурмаг мэдээллийг маш эрчимтэй одоо хөвгүүлэн дэмжиж гин гэдэг. Одоо AI-ыг ашиглаж худал хуурмаг мэдээллийг маш ихээр гаргаж байна тийм. Ерөөсөө маш их юм худал хуурмаг мэдээллийг гаргаж байна. Энэ маань өөрөө хүмүүсийг тухайн мэдээлэлд одоо рационалаар сэтгэх боломжийг ингээд хаажж байгаа байхгүй тэр хүн тухайн мэдээлэл боддоор хандах боломжийг ингээд хааж байна боомлж байна гэсэн ийм маягаар AI-ийн аюулыг оруулж ирсэн. Тэр энэ бол өнөөдөр ч гэсэн манай Монголын нийгэм ч гэсэн айгүй тулгамдсан асуудал байгаа шүү дээ. Ягаад вэ гэхээр одоо ингээд нийгэмд гарсан хүнд хатуу ингээд хэрэгүүд одоо өнөөдөр шалгагдаад явж байгаа. Ялангуяа одоо энэ хүнд ноцтой гэмт хэрэгүүд явж байгаа тийм үү. Гэтэл энэ гэмт хэрэгүүдтэй холбоотой AI-аар дахин завсарласан ч юм эсвэл AI-аар бүтээгдсэн зургуудыг интернетэд сошиал нэтворкт оруулаад хүн өөрөө тэр AI-аар бий болгосон худал хуурмаг мэдээллүүдийг гаргаж эхэлж байгаа. Гэтэл энд ард иргэд маань яаж хамж байгаагаар шүүлтүртэй хандах боломжгүй шууд тэр мэдээллийг үнэн мэтээр хүлээж аваад ингээд тухайн мэдээллийг одоо нэг монголоор нэг худал үгийг 1000 хэлэх юм бол үнэн гэдэг нэг юм муухай үг байдаг шүү дээ. Тэрэн шиг энэ худал мэдээллүүдийг бид нар үнэн болгохоор хэмжээний ингээд цацж гин гэсэн. Сүүл рүү энэ мэдээллийг үнэн худлыг ялгах боломжгүй байдалд орж байна. Тэгэхээр дэлхийд даяараа ийм байдалд байна. Дэлхийд даяараа AI-аас болж үүсэж байгаа худал мэдээллийг шалгах ёстой шүү. Бид нар энэ зүйлийг мэдж явах ёстой шүү гэдэг энэ зүйлүүдийг бид нар ингээд яригдчихэж байгаа. Гэтэл энэ маань өөрөө давхар юм худал хуурмаг мэдээллийн аюулыг үүсгэснээр хүн өөрөө ямар мэдээллийн орчинд байгаад байгаа вэ гэдгийг мэдэх хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгэхээр doomsday clock-ыг ерөөсөө ингээд дахиж хэдэн секундээр урагшлуулсан те за 25 онтой харьцуулахад бол 6 секундээр урагшлуулсан байна. 4 секундээр урагшлуулсан байна. Яагаад ингэсэн бэ гэхээр ерөөсөө хамгийн гол хүчин зүйл бол энэ AI-аар дамжсан худал хуурмаг мэдээллүүдийн замбраагүй байдал. Энэ бол ерөөсөө ингээд дэлхийд даяар байдлыг маш эвгүй болгож байна. За одоо бүр наазах нь том ингээд алдартай хүмүүсийн deep fake видеонуудыг хийгээд одоо суглаа хийдэг ч юм уу тийм ийм зөвлөд хүртэл ингээд явж байгаа. Тэгэхээр ийм аюултай байдал. Тэгэхээр манай сонсогч нар энд
болгоомжтой хандах хэрэгтэй. Интернетээр явж байгаа бүх мэдээлэл бид нар шүүлтүртэй хандах хэрэгтэй. Тэгэхээр энэ шүүлтүр маань өөрөө юу вэ гэхээр за шинжлэх ухааны танин мэдэх хүн маань од өндөртэй адилхан ч юм уу мэдээллийн сувгууд нөгөө талд бидний өөрсдийн маань юу суур мэдлэг чухал. Тэр суур мэдлэг маань өөрсдөө биднийг энэ худал хуурмын мэдээллүүдэд автаад тэрэнд итгээд явахаас хамгаална. Тэгэхээр бид нар хүн болгон хувь хувьдаа энд одоо ингэ болгоомжтой байх хэрэгтэй. Энэ бол вакцинтай л адилхан. Хүн болгон хувь хувьдаа вакцин хийлгэж бид нар өөрсдөө өвчин тусахгүй мөн бусдад өвчин тараахгүйтэй адилхан AI-аар одоо ингэж amplify болж гарч ирж байгаа худал хуурмын мэдээллийг бид нар хувь хүн болон өөрсдөө шүүлтүртэй хандаж эхэлснээр тэр мэдээллийг цааш нь түгээхгүй мөн ингэ нийгэм донд худал хуурмын мэдээллийг сэвэхгүй байхын нөхцөлийг бүр дархлааг бий болгож байгаа хгүй. Тэгэхээр ийм чухал байдалтай. Тэгэхээр энэ doomsday clock-ийн хамгийн гол одоо шүн дундуур 85 секундээр ойртуулсан зүйл маань өөрөө энэ AI-ийн хитэх гарч ирж байгаа худал хуурмын мэдээллүүд маань байлаа. Тэгэхээр энэ бол айгүй харамсалтай мэдээ. Яагаад тэгэхээр ямар нэгэн байдлаар дэлхий дээр одоо юу болох нэ? Дэлхий даяар дэлхийн нийт хүн амыг ингэж хамарсан тий глобал юм катастроф болох нь бол ингээд тодорхой болчиход байна. Гэхдээ энэ катастрофоос бид нар сэргийлж явах хэрэгтэй гэдгийг doomsday цаг маань бидэрт хэлж байгаа. За ингээд сэргийлэхийн тулд наазах нь энэ AI-ийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын том гүрнүүд тий ингээд олон улсын хамтын ажиллагаа гэдэг зүйлүүдийг бид нар одоо ингээд яах хэрэгтэй байна. Сэргээх хэрэгтэй байна. Хөгжүүлэх хэрэгтэй байна. Хоорондоо нэгсэндээ ярилцах хэрэгтэй байна тий. Ийм чухал зүйлүүд байгаа. За энэ дунд манай сонсогч нар интернетээс сонирхоод унших юм бол doomsday clock бол үргэлж урагшлаагүй тий. Үргэлж ингэ шүн дунд руу ойртоогүй. 1953 онд бол жишээ нь хөдлөөгүй байгаа. За 1963 онд бол бүр маш сонирхолтой зүйл болсон. Одоо нөгөө хүйтэн дайн дуусгах айдсан тий. Дэлхийд даяар нөгөө нэг цөмийн аюулаас болсон энэ зүйлүүдийг treaty хэрэгжээд цөмийн зэвсгийг багасгаж эхэлснээс болсны нөлөөгөөр 12 минут хойшлуулсан байгаа бүр тийм. Тэгэхээр ийм зүйлүүд болж болно тийм. Ямар ч сан болж болно. Гэхдээ бид нар энэ дээр хүн болгоны хамтын ажиллагаа болон одоо ингээд наацхан энэ мэдээлэлд бид нар шүүлтүртэй хандаж сурах юм чухал. Одоо шинж одоо юу гэмдэ скиллүүдийг бид нар сурах хэрэгтэй юм гэсэн. Тэгэхээр зөвхөн энэ ингээд урагшлаад байдаг цаг гэж ойлгож болохгүй. Тэгэхээр ийм нэг зүйл болсон байна. За энэ маань өөрөө ингээд юм гонхтой мэдээж гисэн нөгөө талаараа бидэрт awareness үүсгэж чинь бид нар энэ чинь мэдээлэл шүүлтүртэй хандъя тий. Дэлхийд даяар ер нь байдал ямар байна гэдэг энэ зүйлүүдэд анхааралтай хандъя гэдэг юм awareness-уудыг үүсгэж байна гэж ойлгох хэрэгтэй. За нөгөө мэдээ нэг сонирхолтой. Тэрний юу гэхээр ингээд дэлхий дээр бид нар катастроф болж магадгүй гэж санаа зовоол тий айгаал ийм аюул болж магадгүй нэ одоо яана тий дэлхийд даяар нэг юм гамшиг болж магадгүй хүний буруугаас болсон шүү гамшиг болж магадгүй мэн гэсэн юм аюултай юм ярьж идэл нөгөө талд Европа буюу манай Бархас бод гаригийн дагуул тийм үү Европа за амьдрал байж болох хамгийн өндөр магадaltaй дагуул гэж үздэг. Ягаад тэгэхээр мөсөн бүрхүүлтэй тийм манай одоо орон сонссон сонсогч нар нь л одоо бүр ингээд залхтал сонсцсон байх Европагийн тухай. Европа гариг гэдэг бол мөсөн бүрхүүлтэй. Тэр мөсөн бүрхүүлийн доор нь ус шингийн хэлбэрт байж байгаа. Гүн. Тэгээд цөм нь халуун байдаг. Тийм учраас ус бол тодорхой температур төрөх боломжтой байдаг. Тэгэхээр ийм устай ийм гариг байна. Тэгэхээр Жона хэмэл дагуул маань Бархас бодод 22 онд дөхөж очихдоо Европын хангийн хажуугаар хид ингээд ойрхон тойрч өнгөрсөн байна. Ингэрж өнгөрөхдөө microwave радиометрийн мужид одоо анализ хийсэн гэсэн. Microwave гэдэг нь одоо нэг бидний гэрт байдаг пэч биш үү? Богино долгионы зуух тий. Тэр зуухны гаргадаг долгионы мужид гэсэн үг байхгүй юу? Тэр зуухны гаргадаг долгионы мужид Бархас бод руу ингээд Бархас бодоос цацарч байгаа ч юм эсвэл Бархас бод руу тийм долгион явуулчихна гэсэн. Энд чинь нэг гэсэндээ би Бархас бод руу тийм долгион явуулаад тэр долгион маань мөсийг нэвтлэх чадвартай. Яг тэгэхээр энгийн одоо юм нарнаас гарч байгаа ч юм уу бид нар өдөр тутамдаа ашигладаг гэрэл бол ингээд зузаан мөсийг шууд нэвт явж чадахгүй байхгүй. Тийм учраас яа дүү далайн гүнд очихоор ханах болчихдог шүү дээ тий. Гэтэл microwave буюу энэ богино долгионууд маань богино долгионы урттай учраас нэвтлээд явах чадвартай. Нэвтэлж яваад нэг юмнаас ойгоод буцаад түрээд ирнэ тийм үү. Эсвэл ингээд цааш нь нэвтлээ гарчингууд нөгөө талд нь очиод хэмжээд авчихна. За ингээд буцаад түрээд ирэнгүүт тэр нөхөр чинь юунаас ойсон ямар нөгөө долгион маань өөрчлөгдөн шүү дээ тодорхой хэмжээнд тий. Тэгээ ингээд өөрчлөгдөнгүүт нь яаж өөрчлөгдсөн байна? Юунаас ойсон байна? Юун дундуур явсан байна гэдэг анализ хийх боломжтой болчихдог. Тэгэхээр Жоногийн энэ анализыг хийгээд хамгийн сүүлийн үеийн энэ хэмжилтээр юу гэж харж байгаа вэ гэхээр энэ Бархас бодийн мөсөн бүрхүүл гадарга дээр нөгөө мөсөн бүрхүүл бол ерөөсөө
29 дунджаар 29 км-ийн зузаантай юм байна. За нэмж хасах нь 10 км гэж байна. Ягаад тэгэхээр богино долгионы мужид саналт хийсэн учраас энэ алдаа маань өндөр байна тийм чи бүхэл бүтэн 10 км-ээр. Тэгэхээр хэдүүлээ ингэж ойлгож болно. Багадаа 19 км, ихтэй 39 км юм зузаантай мөсөн бүрхүүлтэй ямарсан юм байна гэдгийг олж нээсэн байна. Мөн нэмээд юу хийсэн бэ гэхээр тухайн мөсөн бүрхүүлүүд дундуур ямар нэгэн ан цавууд байна уу тий агуунууд үүссэн байж болно шүү дээ. Шууд доош нөгөө нэг шингэн утас руугаа холбогддог юм ан цавууд үүссэн байж магадгүй гэдэг юм анализуудыг хийгээд тухайн юм ан цавууд нь хэдхэн миллиметрээс хэдэн 100 метр хүртэлх юм гүн байх боломжтой байна гэдгийг олж нээсэн байна. Тэгэхээр энэ ан цавууд их чухал та. Яагаад вэ гэхээр ерөөсөө зөвхөн ус байгаа тэнцээ амьдрал байх боломжтой биш байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө гадаргуу дээр үүссэн химийн урвалуудаар үүссэн эрдсүүд маань ямар нэгэн байдлаар тухайн гүнд байгаа ус руу орж явах хэрэгтэй. За ингэж орохын тулд хэдэн сая жилийн географийн хөдөлгөөнд найдаж ирснээс гадаргуу дээр байгаа ус маань мөс маань шууд гүн рүүгээ орсон ан цавуудтай байх юм бол тэргээр шууд дамжаад одоо нэгсэндээ зам товчилж гин гэсэн үг шүү дээ тий товчлоод гүн рүү тэр гадаргуу дээр үүссэн эрдсүүд маань ороод ингээ амьдралд нөлөөлөх боломжтой гэдэг одоо нэг юм чухал анализыг хийсэн байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч үсэн зузаан бол нэг юм дунджаар 29 км юм байна. Ан цавуудаас олж нээсэн байна. Энэ маань бидэрт найдвар төрүүлж чинь Европын одоо гадаргуу дээр байгаа тий химийн процессууд болон гүнтэх процессууд хоорондоо хэрхэн хамааралтай вэ? Энэ маань өөрөө магадгүй ирээдүйд амьдралд хийх боломжтой юу гэдэг асуултанд хариулт өгөхөд бас чухал нөлөө үзүүлсэн юм чухал одоо хэмжилтийг хийсэн байна өнгөрсөн 7 хоногт. За энэ маань өөрөө нэмээд NASA-гийн 24 оны 10 сарын 14-нд хөөргсөн Европа Клипер буюу Европог бархас байдыг тойрж явахдаа Европог судлах зорилттой хиймэл дагуулга. За энэ хиймэл дагуулга бол өөрөө 9 өөр төрлийн багцтай. Энэ багцууд бүгд Европогийн гадаргуу болон гүнийн хим физикийн урвалуудыг шинжилээд Европод дээрээс ирээдүйд бид нар ровер буулгаад гүн рүү нухаад дээж авах зорилготой байхгүй. Тэр нь зориулсан юм хэмжилтүүдийг хийнэ. За ингэж хийснээрээ ерөөсөө тийм амьдралын ямар нэгэн тий амьдрал байх боломжтой амьдралын ямар нэгэн сигналууд уул мөрөөд байна уу гэдэг бид нар мэдэх зорилготой. Тэгэхээр энэ одоо Европа Клиперийг хаана яаж хэмжилтүүд хийхэд илүү найдвартай вэ тий илүү баталгаатай вэ гэдэгт бас чухал нөлөө үзүүлэхээр ийм анализ хийгдсэн байна. За тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөл дахиад хэлэхэд бид нар бол ингээд Doomsday Clock маань одоо тий мөхлийн цаг маань шүн дундад 85 секунд ойрхон байна. 1 минут ойрхон байна гэж хэлчихэл 1 минут 25 секунд. Тэгэхээр ингэж урагшлуулсан байна. 4 секундээр урагшлуулсан. Энэ маань өөрөө хамгийн гол нь энэ AI болон social network-уудаар интернетээр явдаг AI-аар amplify хийгдсэн, одоо AI-аар дэмжигдсэн гэсэн тийм хуурамч мэдээллүүдээс их болж байна. Энэ хуурамч мэдээллүүд бол хүмүүсийг одоо нөгөө юмд тухайн зүйлд рационалаар бодитоор хандах боломжийг хязгаарлаж байна. Энэ маань өөрөө ирээдүйд аюул гаргана. Нэг хурамч мэдээллийг нийт масс үнэнгээд хүлээж авах юм бол баларна шүү дээ тий. Тэнцээ байдал эвгүүднэ гэсэн ийм аюулыг дагуулж байна. Энэ дээр хэдэл анхаараа мөн уур амьсгалын өөрчлөлт гэдэг маш чухал зүйл ба. Энэ дээр анхаараа гэсэн ийм мессежийг бидэрт өгж байна. Тэгэхээр сонсогч нар маань бүгд дорноос энэ интернетээр явж байгаа мэдээллүүдэд шүүлтүртэй хандаараа AI-аар явж байгаа худлаа мэдээллүүдэж магадгүй тэрийг хэдүүлээ хувьдаа ингээд ялгаж сурыг тий AI-ыг ашиглаж AI-аар хийгдсэн мэдээлэл байна уу юу гэдгийг шалгаж болдог ба. Тэгэхээр энэ суралцсан. Нөгөө талд нь илүү нэг сонирхолтой мэдээлэл нь магадгүй манай нарны аймгийн 2 дахь амьдрал бол бархас үеийн дагуу Европа төр байж магадгүй мэнэ тэрийг одоо ингээд илүү найдвартай болгосон дахин дараагийн хэмжилтүүд хийгдсэн байна. Тэгэхээр дараа 7 хоногт хэрэг уулзтлаа баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.